Бяцгаана уу хүүхдүүдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Багш нь Хүсгэл аймгийн Мөрөн хотын ерөнхий боловсролын Сод Эрдэм сургуулийн бага боловсролын багш Инхтэй байна. За сурагчид та бүхэнтэйгээ хамтарч өнөөдрийн цахим хичээлээ үр дүнтэй явуулна гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн хичээлээрээ 3 дугаар ангийн монгол хэлний хичээлийг хамтарч орно. Иймээс хүүхдүүдээ 3 дугаар ангийнхаа монгол хэлний сургуульчийг монгол хэлний дэвтрээ үзэхтэйгээ хамт аваад ширээндээ ойртон сууно. За өнөөдрийн хичээлийг дэмжих суралцахын зорилт нь унсан үлгэр өгүүлэлгдэх баатрийн үйл хөдлөлийн учир шалтгааныг тайлбарлах. Зургийг ажиглаараа хүүхдүүдээ. Зураг дээр зохиолын ямар баатрууд байна вэ? Хэрээ, хулган, бууг, яст мэлхий анчин харагдаж байна. За та нар зохиолын дүрийг хараад ямар зохиол болохыг таамаглаж байна уу? Энэ үлгэрийг мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол үлгэрийг төсөөлөн бодороо. Амьтад ямар үйлдэл хийж байна? Сайн хараарай. За багш нь үлгэрийг уншиж өгье. Жинхэнэ найзууд энтхэг ардын сургамжит үлгэр. Хар хэрээ өчүүхэн хулган яст мэлхий буг дөрөв том нуурын хөвөөнд эвтэй найртай аж төрдөг байв. Нэгэн өдөр 3 найз нь бугыг хүлээгээд ирсэнгүй. Тэгээд түүнд ямар нэгэн базаахгүй юм тохиолдсон болов уу хэмээн санаа зовжээ. Хэрээ ой дээгүүр нисэн хайж яваад найз нь анчны тавьсан торонд орсон байхыг үзв. Хэрээ доошиж очоод найз минь би буцаж очоод 2 найзаа дуудаад ирэх үү. Тэгдээ анчин ирэхээс өмнө л амжиж ирэх хэрэгтэй гэж буг хариулв. Хэрээ хурдлан буцаж хулган яст мэлхий хоёртоо учрыг хэлв. Яст мэлхий хулган чи торыг тас мэр гэхэд хулган би ийм жижигхэн юм чин яаж том торыг тасалж чадах юм бэ гэсэнд хэрээ миний нуруунд дээр суу гэв. Тэр хоёр бугын зүг байдаг хурдаараа нисв. Хэрээ хулганыг хүргэж өгөөд буцаж яст мэлхийг бас л нуруун дээрээ суулган нислээ. Хулган торыг мэрж эхэлж байхад тэр хоёр ирлээ. Удалгүй буг суллагдаж найзуудаа баярлснаа илэрхийлв. 4 найз нэгийгээ аюулд учирвал аварч чадах юм байна хэмээн баярлалдаж байтал хүний хөлийн чимээ гарч буг анчи ирж явна хурдан зүхтаарай нуугдаарай гэд ухсын зүхтаав. Хулган модны оролдох нүхэнд орж хэрээ өндөр модон дээр суужээ. Хөөрхий яст мэлхий хамаг хурдаараа мөлгсөн ч дэндүү удаан байлаа. Анчин ирээд торн урагдчихсан байхыг үзлээ. Гэтэл нэг яст мэлхий толгой хөлөө хуйган доогуураа нууж байгааг олж харав. Түүнийг аваад цүнхэндээ хийчихжээ. Хэрээ үүнийг модон дээрээс харж байлаа. Тэгээд хурдлан нисэж буг хулган хоёрт юу болсныг хэллээ.
тулгана. Анчныг гэртээ харихаас өмнө амжиж нэг арга олох хэрэгтэй гэв. Буг хурдлан давхиж анчныг гүйцэж очив. Анчин бугыг хараад цүнхэндээ газар тавин хойноос нь хөөлөө. Буг улам хурдлахад анчин гүйцсэнгүй. Тэр буцаж ирээд цүнхээ автал яст мэлхий алга болсон байв. За хүүхдүүдээ үлгэрээ. Одоо өөрсдөө дахин нэг удаа уншаарай. За үлгэрээ уншиж явах явцад утгыг мэдэхгүй үг байна уу? Хэрвээ байвал дэвтэртээ бичээд аваарай. За утгыг мэдэхгүй үг байгаах мэдэхгүй үгээ дэвтэртээ бичээд аваарай. За багш нь базаахгүй гэдэг үгийг мэдэхгүй болов уу гэж бодлоо. Арга гэдэг үгийг бас мэдэхгүй болов уу гэж бодлоо. Аюул гэдэг үгийг мөн мэдэхгүй болов уу гэж бодлоо. Хуяг гэдэг үгийг мөн мэдэхгүй болов уу гэж таамаглалаа. Одоо бүгдээрээ эдгээр үгсийн утгыг бодъё. За базаахгүй гэдэг нь ямар утгатай юм бол? Бодороо. Арга гэдэг нь ямар утгатай юм бол? Бодороо. Аюул гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Бодороо. Хуяг гэдэг нь ямар утгатай байж болох вэ? Бодороо. За дээрх үгийн утгын тайлбарыг багш нь өгье. Базаахгүй гэдэг нь сайнгүй, олигтой биш гэсэн утгатай байна. За тохирч байна уу? Чиний таамагласантай тохирч байна уу? Аюул гэдэг үг нь гамшиг зовлон учруулж болох хор хөнөөл гэсэн утгатай. За арга гэдэг нь ухаан, эвд үе, хийж гүйцэтгэх боломж. Хуяг гэдэг нь яст мэлхийн биеийн гадуурх хатуу хамгаалалт болж байдаг хайрцаг хэлж байна. За эдгээр үгсээ бичээд аваарай хүүхдүүдээ. Базаахгүй, сайнгүй, олигтой биш. Аюул, гамшиг зовлон, учруулж болох хор хөнөөл. Арга, ухаан, эвд үе, хийж гүйцэтгэх боломж. Хуяг, яст мэлхийн биеийн гадуурх хатуу хамгаалалт болж байдаг хайрс. За бичээд аваарай. За дэлгэцэн дээр зохиолын үйл явдлыг харуулсан зураг гарч ирж байна. За бүгдээрээ бодъё. Аль үйл явдал эхлээд болсон бэ?
дараа нь аль үйл явдал болсон бэ? За зургийг дотроо дугаарлаад бодоорой. За багш нь дугаарлая. За эхлээд хэрээ, хулган, яст мэлхий, буг дөрөв нуурын захад дэвтээ сайхан амьдарч байсан. За хоёр дахь нь буг найз нь ирэхгүй байсан. Анчны тавьсан торонд орсон байлаа. За хулган найз нь торыг мэрж буг найзыгаа аварлаа. За бугыг харсан анчин цүнхээ орхиод бугын хойноос хөөв. Анчинг буцаад ирэхэд цүнхнээс яст мэлхий гараад явсан байлаа. За та нарын дугаарласантаа таарч байна уу хүүхдүүдээ? Шинэ дугаарлсан та нарын дугаарласантаа таарч байна уу? За одоо бүгдээрээ зохиолоо бодоод өөртөө болон найздаа асуулт зохиож асуугаарай. За хүн болгон өөртөө асуулт зохиож байгаа байх гэж багш нь бодож байна. За хэдэн ч асуулт зохиож болно. Найзаасаа асуултаа зохиосон асуултаа асуугаарай. За багш нь дараах асуултыг зохиолоо. Гурван найз яагаад бугын төлөө санаа зовсон бэ? За миний эхний асуулт та нарыхтай таарч байна уу? Гурван найз яагаад бугын төлөө санаа зовсон бэ? Бугыг яаж аварсан бэ? Бугыг яаж аварсан бэ? Хөлийн чимээ сонссон буг хурдан зүхтаарай, нуугдаарай гэж хашгирсны учрыг чи юу гэж бодож байна вэ? Хөлийн чимээ сонссон буг хурдан зүхтаарай, нуугдаарай гэж хашгирсны учрыг чи юу гэж бодож байна вэ? Анчин ямар үйлдэл хийсэн бэ? Анчин ямар үйлдэл хийсэн бэ? Найзууд нь яст мэлхийг яаж аварсан бэ? Найзууд нь яст мэлхийг яаж аварсан бэ? За асуултандаа бүгдээрээ хамтарч хариулъя. За эхний асуулт маань гурван найз яагаад бугын төлөө санаа зовсон бэ? За бодороо. Яагаад гурван найз буг найзынхаа төлөө санаа зовсон бэлээ? За багш нь хариултаа гаргая. Гурван найз буг найзыгаа ирэхгүй болохоор базаахгүй зүйл тохиолдсон юм болов уу гэж бодоод санаа зовсон. За нэгдүгээр асуултанд багш нь ингэж хариуллаа. Та нарыхтай таарч байна уу хүүхдүүдээ? За хоёрдугаар асуулт. Бугыг яаж аварсан бэ? За торонд орсон буг найзыгаа яаж аварсан бэ? Хэрээ яст мэлхий хулган хоёрыг нуруунд дээрээ суулган бугын дэргэд нисэн ирж хулган торыг мэрж сулласан. Хэрээ найз нь яст мэлхий хулган хоёрыгоо нуруунд дээрээ суулган бугын дэргэд нисэн ирж
Хулган торыг нь мэрж сулласан. За ингээд буг найзыгаа аварсан байна. За дараагийн асуултын хариулт нь хөлийн чимээ сонссон буг хурдлаа, хурдан зүхтаарай, нуугдараа гэж хашгирсны учрыг чи юу гэж бодож байна вэ? За хариултаа багшийнхтайгаа тулгаараа. Анчинд найз нараа баригдахаас сэргийлсэн. За өөрөөр хэлбэл найз нартаа маш хурдан мэдээллийг тараасан тий. Анчинд найз нараа баригдахаас сэргийлсэн. За дараагийн асуулт нь анчин ямар үйлдэл хийсэн бэ? Анчин яст мэлхийг цүнхэндээ хийгээд явсан. Найзууд нь яст мэлхийг яаж аварсан бэ? Буг хурдлан дахиж анчин гүйцсэн. Анчин бугыг хараад цүнхээ газарт тавин хойноос нь хөөсөн. За одоо бүгдээрээ зохиолын баатруудын хийсэн үйлийг бодъё. За хэрэг жинхэнэ найзууд зохиолд гарч байгаа хэрэг ямар үйл хийсэн бэ бодороо. За хүн бүр бодож байгаа байх гэж бодож байна багш нь. За бугыг харсан. Хулган яст мэлхий хоёрт хэлсэн. За нуруунд дээрээ суулган зөөсөн. Хулган яст мэлхий хоёрыг нуруунд дээрээ суулган зөөсөн. Найзаа авраад маш их баярлсан. За хурдан ниссэн яст мэлхийг харсан. За зохиолд маань гарч байгаа буг. За зохиолын нэг баатар буг маань ямар үйл хийсэн болоо хүүхдүүдээ бодороо. За буг анчны торонд орсон. За торноос суллагдсан, зүхтсэн, гүйцэж очсон. Анчинг гүйцэж очсон. Буг хурдлан давхиж анчныг гүйцсэн. За зохиолын бас нэг дүр маань яст мэлхий. За яст мэлхий ямар үйл хийсэн бэ? За бодороо хүүхдүүдээ. За толгой хөлөө нуусан. Харж байна уу хүүхдүүдээ? Анчинд баригдсан. Яст мэлхий алга болсон. За бас нэг дүр маань хулган. За хулган ямар үйл хийсэн бэлээ хүүхдүүдээ? За хулганы хийсэн үйлийг бүгдээрээ бодъё. За торыг мэрж тасалсан. Таарч байна уу хүүхдүүдээ? За та нар бас ингэж бодсон баха. Анчныг гэртээ харихаас өмнө нэг арга олсон. За хулган бол маш ухаалаг байлаа. Анчныг гэртээ харихаас өмнө нэг арга олсон. За зохиолд гарч байгаа бас нэг дүр бол анчин. Анчин ямар үйл хийсэн бэ хүүхдүүдээ? Бодороо. За буганд тор тавьсан. Яст мэлхийг цүнхэндээ хийсэн. Бугыг хараад цүнхээ газарт тавьчихсан. Бугын хойноос хөөсөн. За таарч байна уу хүүхдүүдээ? За
За одоо чамд таалагдсан дүрийг нэрлэнэ үү? Хамгийн сайн үлийг хэн хийсэн бэ? Бодороо. За чамд таалагдаагүй дүр байсан уу? Жинхэнэ найзууд зохиолд чамд таалагдаагүй дүр байсан уу? Бодороо. За зохиолын утга санааг зүүр үгээр илэрхийлнэ үү? За ямар зүүр үг байж болох вэ? За жинхэнэ найзууд хичээлээр үйл явдлыг таамаглан төсөөлсөн баатруудын үйл явдал учир шалтгааныг ярилцаж бичлээ. Хичээлээ анхаарч сонссон та бүхэндээ баярлалаа.